За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Star TV учиртай урилга нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болжээ. За ингээд өнөөдрийн бас бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж одоо нэвтрүүлгийн хомроо морилон суусан эрхэм сайхан дүүгэн бас та бүхэндээ танилцуулахад таатай байна. За энэ хүн бол улсын филармоны найруулагч, за дуучин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Дэлгэр баяр дүүмний юмхэн дэлхийд өрөө сууж. Дэлхийд өрөө. Ийм их сайхан хөрөлцөн иргэн сууж байна. За ингээд одоо урилгыг хүлээж авч цаг зав гаргаад бас ингээ хүрээд ирсэн хөдөлгөөнд одоо маш их баярлалаа. За маш их баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт орох юмсан гэж сайхан эрхэм багтаагаа гоё хойчлох юмсан гэж бас битүүхэн бас бодож мөрөж живжсэн. Их гоё юм байна. Уулздаг улсуудтайгаа уулзаад удаа ярьдаг байхгүй байх нь бас ингээ зарим ер нь ингээд нэвтрүүлгийн баянаар одоо хөтлөгч юм хөтлүүлж байгаа юм мэдэхгүй одоо ингээд сайхан бас уулзаагүй удаа улсуудтайгаа бас 30 40 50 минут яриа суунагдаг чинь бас гоё. Би бас энийг буян гэж бодлоо. Одоо дүүтэйгээ бол дээр нэг битэр нэг бас нэг арга хэмжээндээр таарсаасаа ерөөсө таараагүй шүү дээ. Тэгээ одоо ингээ хоёулаа сайхан тааралтай одоо дэгийг би бол одоо манай үзэгч түн бол одоо дэгийг бол одоо гайхамшигтай сайхан дуучин гэдгийг бол одоо бүгд мэдэж байгаа. Тийм учраас одоо бас дэгийг минь бас амьдрал ахуй одоо хаана өссөн дөрсөн гэдэг ингээ манай нэвтрүүлэгч юм бас их тоочны сайхан хүмүүст бас гэж ойлгохт асууж ярьдаг шүү дээ. Тий. За энэ тэгээд тавтай тарган сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. За ажиллаа хийгээл филармон төрийн шагналт ардын жүжигчин Намсрай Жоо нэрмжит Монгол улсын филармон. Тэгээд туслах найруулагч гоцол дуучин байсан. Тэгээд нөгөө он гараад бүтцийн өөрчлөлт ороод тэгээд найруулагч гэдэг албан тушаалтай болоод за. Одоо тэгээд цол нэмэл байна шүү дээ. Тэгээд шаардлага гарвал дуулах шаардлага гарвал дуулдаг л одоо ийм л болчиход байна. Тэгээд дуулан найруулна одоо эн чинь бас ер нь юм багаас нь явсан хүн ч одоо тэгэл ингээ ямхнаар тэгэл томроо явж шүү дээ. Гэр бүлийн хүн бас одоо улсын филармонд хөгжимч юм. Тий. Улсын филармоны симфони найрал хөгжим. Тий. Билет хөгжимч. Тий. Бас би бас ингээ харж идэг. Танай гэр бүлийг ингээ харж байхад л нэ сайхан ад жаргалтай гэр бүл тэгэл дандаа л нэг инээсээ ганаас чи ч өөрөө дугуй байдгүй хүн байна шүү дээ. Энэ дэгийн ер нь дуучин гэхээс ер нь илүү жүжигчин талдаа байвал ер нь байж болохоор хүн байна гэж надад бодогддог шүү. Ер нь бас ингээ битэр дээр үсгэж нэг дуучтай ингээ байж хахад л дэгийн чиний тэр хүн явуулж байгаа нэг геймгүү нэг явуулж байгаа эдрийг ингээ хараад байгаа. Нилээн тийм хоржоонтой ирвэн шүү гэж ханаас бодож суусан шүү. Тэрийг болохоор юу гэж бодоод байдаг шүү дээ. Аавын талын аавын юм байна гэж бодоод байдаг. Тэр нэг хүн явуулдаг, ёгтолдог, ёжилдог. Тэгээ нэг дөрвөн мөртөнтөр холбож хүн шоолно. Бүр найздаа хүртэл зориулаад майн зөхиоцсон баг шүү дээ. Галсан дөржгээд найздаа. За ийм зузаан уруултай байхгүй нөгөө найз нь тэгээд домбоо уруултай гэдэг. Тэгээд чинь галсан дөржөө найз нь чамддаг майн зөхиосон гэж. За сонсъё гэж чинь. Домбон дөржин галсан дөржин домбондоо. Дамжд хүн дарамжлаад байсан байж тээ. Домбон гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр зузаан уруултай домбоо уруултай гэдэг. Домбоо уруултай. Тэгээд тэгж ирлэн нөгөө найзуудаа энэ төр явахтлан тэгээд нөгөө хоёр нөгөө төрсөөхтэй хоёр нэг тийм бүдүү найз надад байхгүй. Тэгсэн чинь сумууд нөгөө таканана вакананагийн хоёр их авраг байсан чинь. Хоёр тэр нөгөө төрсөөхтэй хоёр тэр бүдүү найз. Манай гаханаана маханаана хоёр гэж. Би уг нь бол яг дуурайгаад байгаа юм биш үү. Тэгээ цаанаасаа тэгмээр санагдаад цаанаасаа тэгэгчээд идэм билээ. Тэгэхээр тусна юм байна. Тэгэхээр тэр цусандаа л байгаа гэж байна. Аав ээж хоёулаа өөрөнгөө юу? Ээж хараараа. Тэгвэл яг л хоёулаа өөрөнгө. Аав нь өөрөнгөө төв. Тий, аав өөрөнгөө тарагт. Яг 10-ын тал алтан талын. Тийм дээ. Тийм байна. Тэгэл манай аав ч тэгдэг шүү дээ. Аав нь захин харагдахгүй одоо тэнгэр газар нийлсэн хуурай далайд төрлөө шүү дээ. Хүмүүс сайхан хайрхнаа саналаа л гэх юм. Сайхан нуурaan саналаа л гэх юм. Би юу ч байхгүй энэ хоосон талыг санддаг шүү дээ. Тэгэхээр энэ хэнэггүй байдгийг жарахгүй бахад зайлал. Чи ийм тал төрсөн юм чи өө яах вэ гайчтэй гэдэг. Тал шигээ сайхан бол тийм ээ. Тэгээ ноёо хайрхан дээрээ гарна. Ноёо хайрхан дээрээ гараад нэг чулуу өргөчдөг юм. Тэгээд
тал дээр байдаг ганц хайрхан би ноён хайрхан гэдэг пирамид л гэсэн үг. Ер нь нэлээ тийм хоржоод хүмүүс шүү тэгвэл. Тий. Ээж аваас ер нь хэдүүлээ. Ээж хоёулаа. Манай дүү бас морин оранж болгох төгжимч. Банд. Охин. Тий. Тэгээд нөгөө морин оранж болгох бас филет төгжимч. Манай их нэртэй адилхан хөгжим тоглодог. Тий. Тэгээ манай дүү чинь морин оранж болгохтой хөгжим хөгжмөө тоглолцоод Баян Монгол жуулахтай болохоор тоглож чинь. Тэгэл тэрүүгээд энтэй хөргөө. Бас л нэг орлог гээл. Тий. Аав ээж нь аав ч юм уу ээж нь ч юм уу ер нь таны дурлагын талд ер нь дуулдаг юм уу тийм хүн байсан уу? Ээжийн тал манай ээжийн тал ер нь урлагийн авьяастай хүмүүс. Одоо морин чуулгын өдөрдаач төвшин сайхан өдөрдаач ч болохоор манай нагцах. Та өртөө дуучин жавхаа сайхан бас нагцах болно. Тий. Тэгээд энэ дуу хөгжим хоёрыг хослоод яваад байдаг. Тийм ээ. Тэг төвшин сайхан гэдэг хүн морин уур тоглодог байхад яг доотлогын дүүн уртын дуучин байгчээ тий. Тэгэнгүүт би дуучин байхад манай дуу хөгжимчин байдаг ч юм уу. Тэгэхээр нэг авьяас гэдэг зөвхөн дууны авьяастай хөгжимтэй авьяастай гэсэн юм байдгүй юм байна даа л гэж бодоод ямар хэлбэрт оруулж болохоор аль талаа хөгжүүлмээр аль талдаа илүү сонирхолтой байна тэр тал руу бас явчихдаг юм болоо гэж хазаагаал тэгэл өөр хэмиг бариад байгаа юм л да. Тий. Тэгээд ганцхан чи бас одоо дуулахаас гадна би ганцаа ингээл ер нь кино тоглосон үү ер нь. Энэ жүжигчдийн энэ дуучид ер нь кинонд их тоглож одоо тоглосон гэхэд хэцүү. Тоглосон гэхэд хэцүү. Ямар кино? Одоо таны одоо хайртай найз Батбаатарх ерөнхий найруулагчаар нь ажиллаж байсан Хайрын Марл гэдэг. За. Кино 10 жилийн хөвгт байхдаа тэр кинонд бас нэг хальт нэг сэлэмтэйгээр орж гараад байдгүй юу гэдэг шиг. Тэгээ бас хальт орж гарсан. Тий. Тэгээ одоо бас гоё дурсамжтай байж шүү дээ. Монтгез эзэн хатан одоо 87 оны бүх халд зэргүүд ингээд очисон. Тэгэл хөөх юм тэгэл өөрийгөө харддаг. За мантах. За энд л би гар. За харж. Энэ гэтэл нөгөө өө чи хараад өнгөрсөн гэдэг шиг юм болоод байгаа юм байна. Тэгээд дараа нь бас нөгөө 9 он UBS телевизээс Universe Space Songs гэдэг. За тий. Тэр музикл. Тий. Тэгээд зүрхэнд гэрэлт хот гэдэг. Тий. Кино. Тэгээд нөгөө дүрийн шалгаруул одоо сонгон шалгаруул явж байхад би нэг хятад руу нэг тэмцээнд яваад ороод ирсэн. Тэгээд ямар ч нөгөө тийм оногцсон дүр байхгүй. Гэхдээ нэгэн тал одоо шилдэг 25-д орсон үний юм чинь тэгээд натурд очиод байрлалцсан. За тэгээд юу яагаад байгаа одоо энэ дүргүү байгаа энэ хүүхдээ ч одоо юу яа та бүжгийг ахиухан зааж өгч бол бүжгэн дээр л ахиухан оруулъя гэдэг. Тэгсэн ган очир бүжиг зааж өгсөн тий. Тэнгүүд би чи бүжгээ ивсэлгүй юм чинь. Тэгээ бүжгэн дээр нэг бүжгэн удаг. Ганц завтай ганц тэнд уйдсан нөхөр би л байсан. Өө нэг амралтан дээр чи тэрэлж идэг сар тэгээд хоол эргүүлээл ганц манд тэр хоол эргүүлээл тэгэл нэг 0 тэрэ байр тэгэл байж. Тэгээ нэг ганц нэг жоохон зав чөлөөтэй өгч нааш иргэж барилдаал тийм чи. Тэгэл тэнгуут нөгөө зурагтай өгдөг яачлаа будам мөдгнийгээ хөлс гойжуулаад ингээд шороотой утгацсан байна гээл тэгин. Тэгээ яаж сүүлдээ чи дургүйч гэсэн ажилгүй ч гэсэн чи зургийн талбай дээр байж тэгэхгүй бол энэ айлуудын энэ өрөө гэрүүдээс юм алга болоод байна гэж юм. Харуул маягийн болоод. Тэгсэн чи юм алга болоод байна гэдэг нөгөө би тэнд байгаа учраас намайг хулгая гэдэг гэж бодоод байгаа. Тэгээд юурсоо чи зургийн талбай дээр тэндэл юурсоо тэгээд хараад өнөрөл байж байгаа. Наана байхаар юм алга болоод чамайг хардаад байна. Сүүлдээ хулгай хэрэгзэр дэгдэх юм болоод ирчихв. Барилдаад гиснээс одоо дэг их аавыг бас нэлээд бүхэн удамтай бас цолтой хүн байдаг гэсэн сонс. Ямар цолтой? Манай аав аймгийн ачин цолтой. Аймгийн ачин цолтой юу? Тий. Аймгийн ачин цолтой. Тэгээд одоо маш их тийм барилдах дуртай юм. Аавын тал бүхэн удамтай л да. Тийм үү. Одоо хамгийн том цолтой. Ер нь гарч чангтай ер нь аавын талынх нэг тийм бүдүү хоолойтой бүх голцсон хүмүүс байдаг гэдэг. Тий. Тэгээ нэг бүдүү хүзүүтэй, бүдүү хоолойтой тэгээ нэг тийм бахимдуу тийм хүмүүс байдаг гэдэг. Тэгээд тэгдгийн тэгэл нөө бүхэл гэх юм бол ерөөс аавын талч ерөөсөө бүхийн засуул хүн байна. Тэгэл ерөөсөө тийм бүхэд их дуртай. Тэгэл аймгийн наадмын дээр барилдаж яхад яадаг гэдэг юм чинь. Нэг мэтгэд аав хоёр засуултаа болцсон байдаг гэсэн. Нөгөө уучраа бүхийг ахын засаж байгаа. Тэгэнгүүт нөгөө бүхөө засах аавыг засаж таггүй. Би хоёр засуултаа болцсон. Нөгөө бүхий засуулгүй. Тонгордог гаргалгүй байдгүй юм уу гэсэн ах над дээр ирсэн намайг зассан байж байгаа юм чи. Тэгээ шүү дээ одоо тэр чинь. Тэгээ чамаг бүх болгоно гэд нэлээд дайрсан гэсэн чи яага бүх болсоогүй гэдэг. Уг нь ч нэг хэсэг нутгил хийсэн үү? Тийм багтаа бас их дуртай байсан. Нөгөө манайх ч дарханд байдаг байх чинь.
Манайх чинь дарахны 15 дугаар байранд хойч орууллаа. Тэгээд нөө яг байрны өөдөөс 10, 11, 12 дугаар байр гэдэг 3 байр. Тэгээд бүх хүүхд голдоо нэг тоглоом бодлоо бүгд нэг тоглоом бодлоо тэр язгана тоглож байна. Тэнгүүд эндээс нөгөө аавч балконд 2 дахь балконд гарсан хүүхдүүдийг дуудана. Дуудж ирээл бүгдийг нөгөө бантэр чи бүгдийг жагсаагаад байгаа. За яах гэж байна гэхээр ийм болох гэж байна. За хүүхдүүдээ жагсаад өөрөө өдөртэй. Тий. Тэгэл алхуулаа тэнд ерөөс баг нэг тийм цэрэгжилт яваад байгаа шүү дээ. За доороо байгаа чулуунуудаа бүгдийн цагаан зэмбэл түүгэтэх. Наа шилмэл бүгдийн цагаан түүгэтэх. Наад чи болохгүй шүү гэл. Тэгээ нөө тэр үуч нөө бижүүний шилэн хагархаа юм хайцсан. Тийм тэгэл бүгдийн цэмбэл цэвэрлүүлж байгаа л. За одоо манай хүү гарна. Манай хүүгийн өөдөөс очирлоо зогсон. Тий. Тэгээд ерөөс амрааж болохгүй. Шууд дараах нь араас нь бэлэн байж наадах амрааж болохгүй шүү гэл. Тэгэл нэг нь хаяхан дараагийнх нь байж байна. Нөгөө тэр дараагийнх нь гэдэг. Тэгээд насны хувьд янз бүр ийм хэж хүүхдүүд дүр том ч хүүхдүүд. Тэгэл тэгж яадаг. Тэгэнгүүтээ нөгөө хүүхдийн талд орчихно. Яг нэг хөлийг навангууд нь хөлийг авсан шөлийн үзүүн дээр дар гэл тэгээд. Тэгээд нөгөө хүүхдийн талд ороод тэгээд нөгөө том хүүхдүүд унаад шар гоцоогоо дийлэхгүй болохоор уйлаа шүү дээ. Тэгэнгүүт чи ястаа нэг арчаагүй тамиргүй чи болвол өстө тэнгүүт чарлал гэрлэг үгүүгээ орчд. Орилоо хаалгануудаар орилоод тэгэл нэг шар гоц ойлгодог тэгдэг. Тэгэл ээж уурлаа. Бити хүүхэд тамлаад ай чи гээл халуунаар нь хүүхэд тамлаад гээл. Үн одоо ингээ хүн дийлэхгүй заяагүй гээл тэгэл тэгдэг. Одоо бодоход бас жоохон хатуужуулж хатуужуулаад нэг жоохон эргэн болох байлаа тийм. Өөрөө бүх хүнийг хэлгүү тэгээд нэг бүх гаргах чийл гэж үзэж байсан юм л. Тийм. Ерөнхийдөө тэгээд нэг бүхний секцэнд бол орсон тий. Тийм. Тэгэл өөрөө бас дуртай ч байсан юм байна л да бас. Тэгээд нөгөө дууны дугууланд бүртгүүлчихэр яана. Яасан гинэ? Дууны дугууланд бүртгүүлцээ ингээд аав гэдэг. Чи бид хоёр дуулаад одоо илэм хорвоог уйрахгүй бах. Чи чадахгүй бах, чи амжихгүй бах. Тамиргүй хоолойтой юм гэл тэгдэг. Би тийм бүхэн секцэд бүртгүүлчлээ. Зөв. Өнөөдөр хэдэн цагаас аав нь олж бэлтгэлийн үзнэ гэл. Тэгээ хүрээд нөгөө багштай цуг зэрэгцээл. Багш нь юм бэ гэл дарахад болохоор дарахад батлаг багш дээр. Тэгээ хотод ирээд болохоор шир багш дээр. За. Тэгэл бүхэн секцэд бүртгүүлчих юм бол дэмжинэ гэж ихтэх. Тэгэл бэлтгэл дээр шүрж бэлтгэлж үзээл тэгээ гэрт ирэнгүүт чинь шүл хийцэн. За минийх орж аав нь ус тосцсон байгаа. Сайхан булчин амрага сайхан усан хэвтээд тэгээд шөлөө уучаа сайхан унт орын цацсан байгаа гэл. Хөөс хоол хийцэн бөө эрхлүүлсэн. Тэгээ тэгж дэмжин. Тэгэл дуу гэх юм бол чи бид хоёр гэл тэгэл бөө гэхгүй. Тий. Ерөөсөө бүх тал руугаа явах гэдэг. Тий. Тэгээ хичээлээ энэ 10 жилд нөгөө хичээлээгээ сууж ахаар тэгнэ. Хим физик геометрийн хэцүү томьёогоор яах юм? Хэрлэн хинтээ хоёрын завсар хинтээ нөхөрлөхөө мэдвэл болоо биш үү. Буруу номын үсгээр мэдрэлээ нүдүүлэхээр буряд нударгаар хамраа нүдүүл гэж үг өгдөг шүү дээ. Адуутай ноцолдож бярсуу найрамдаал бааж ярих хүн бол налстаар сумын зам болоо. Сургуулаас гар. Чамшиг толгой муутай юм сурдаг юм. Тэгэл ерөөсөө баян дарамттай. Тэгэл ерөөсөө мал дээр тэгээ байж байгаа л. Тэгэл адуутай ноцол бярс суугаад тэгээ сумын зам болчихвол аавын хүсэл биелчих гээд байгаа байхгүй. Тийм байна. Цоловчих гээд байна шүү дээ. Тий. Тэгэнтэй одоо бас 2-2 гой нэг хүү хоёр төрцөөд хүүгээ нэг бүх болгочих гэсэн аав нэг хүсэл байдаг л яг тий. Тий. Тэгэл найзууд нь дандаа бүх аавын найзууд нь тэгээ дандаа 2-2 хүүхэдтэй. Манай пүүжигийн 2 хүүхэд чөлөөтөөр сайн байна. Манай оргодлын 2 хүүхдээс чөлөөтөөр сайн байна. Манай болдурын 2 хүүхэд чудо жижигцүү үнцээр сайн байна. Манай 2 хүүхэд л дуулах юм гэж өгөө. Дуулаад байхыг хөвчөлдөөд байхыг гэдэг. Тий. Тэгээ тэрэн дээр бас жоохон сэтгэл дундуур байх шиг байгаад байна. Уг нь 2 хүүхэд бас баярлах байх гэж бодсон юм шиг гэсэн чи. 10 жилийн сургууль ерөнхийдөө бол дарханд төгссөн байна тэгээд. Дарханд байжгаад хотод төгссөн. Хотод аль сургууль төгссөн? Москвагийн нэрмэс 33. Сансрын 33. Тий. 33 дугаар сургуулийг төгсөөд. Тэгээд тэнд чин Москвагийн нэрмэс 33 орос хэлнийг үнзгийтэй. Тэгээд яхаар нөгөө багш нар их орос хэлний багш нар их орос дуу их зааж өгч дуулуулна. Тэгээд ер нь ингээд болохоор юм байна гэдэг. Тэгээд дуугч юм багш энэ чинь нөгөө дуулах сонирхол дээрээс нь улам илүү дэмжиж дэврэж өгөөд тэгээд цагаа хоолойтой. Тийм. Тэгээд ирэнгүүт чинь нөгөө Эрцэгачиг ойрхон. Эрцэгэд орос дууны тэмцээн их болдог гэсэн шүү Тийм. дээ. Тэгэнгүүт тэр тэмцээнд оруулж байгаа нөгөө төнөөс ганцыг байр эзэлж өгöd урамшаад тэгээд ер нь болсон шүү дээ. Тэгээд аавын хүслийг нэг жаахан баярлуулсан л юу л байсан баг ч одоо тийм. Чингис хааны 800 мэдлсэн 840 жилийн ойгоор
улсын наадамд өсвөрт зодтолчихгүй. Оо за. Тэгсэн чинь нөгөө тэр үед чи өсвөрийн хүүхдүүдийг нөгөө туг тойруулдаг байсан нөгөө. Нэг давсан ч туг тойруулна. Тийм шүү дээ тойрол явдаг гэсэн үг. Одоо болохоор бараг дөрөвт үлжээж тойрч гэнэ яаж тэгээд тах шиг байх. Унуу шууд. Тийм шөгийн дөрөвт гэсэн цаашаа яваад. Тийм туг тойрохгүйгээр шөгийн дөрөвт үлжээж тойроод тах шиг. Тэгэхэд чинь болохоор зөв тойруулчдаг байсан чи. Тэгсэн чинь нэг давж 9 үлцээгээ туг тойрч дэвэд. Тэгвэл нүгэлтэй хийм атаагүй юм байна. Тэгээд тэрийг аав зургатаар харж уйлаад тэгэл нэг аав нэг за тэгж л нэг яс баг. Тэгээд санааг намраач тийм ээ. Нэг 9 үлдээ тойрно гэдэг чинь. Тий. Бас нэг хүүгэн тойроод дэвж байгаа харахад зуус аав хүн сайх шүү дээ. Тий. Тэгээд ялтай баярл ус юм байна. Ардууд минь уртын дугаар амьсгалаа. Аргамаг минь хуурын татлгаар хатирдаг. Зүрх минь химбиний шигэнд зөөлрдөг. Вилсмин цагаахан сэтгэлээр өрөөдөг. Амруусан хөх айлгуутай хэр талан цагаан айлгуутай өвний мөрмийн шарган айлгуутай хангай минь айлгуутай өврийн хангай минь айлгуутай Сунгорыг төгсөөд ерөнхийдөө тэгээд хөгжим бүжиг үү? тий. Хөгжим бүжгийн юуны англи үү? 33 дугаар сургуулаа төгсөөл би ч өрсөөл мэдээ орохоос л дуучин болно гэдэг байсан хөгжсөн юм чи. Тэгэл дуучин болно л гэдэг. Тэгэл аавал нэг дундуур нас бөхөөлөх гэж бодчихнолоо тэглээгээ буруудаагүй ямар ч гэсэн. Жаахан ч гэсэн хатуужил суусан ямар ч нэг сонголт монголт хийгээд жирийн үнээс арай дээр сонголттой байх. Тэгээд чадахгүй байлаа гэхэд ганц нэг сураар оруулахад ёо гэхгүй болчдөг юм. Хатуужилтай тийм ээ. Тэгэл сургуулаа төгсөөл хөгжим бүжигт орж байгаа юм. Орохсон чинь нөгөө элсэлтэйснээс жоохон хоцорцсон. Тэгээ өнөө маргаш конкурс боллоо гэдэг. Тэгээ нөгөө хэлийн цэрэг хөгжим дуулаач анги тий. Хөгжимчүүд дуулаач анги. Тэгээ нөгөө манай аав гавьяач туулах гэж чинь цэргийн жигмараа асах найзууд. Тэгээ за туул гавьяатаар л очиод тэгэл тэгээ туул гавьяатаар очсон чинь өнөө маргашгүй конкурс болох гэж байгаа чинь гэдэгснэ. За юу ч дуртай авахшид нэг сонсгоод үзье гэдэг. Тэгээд сонсгосон чинь за яг тэгээ конкурс тэгээ конкурстад тэнцээд тэгсэн чинь за ингээд чамайг ардын жүжигчин төрийн шагналт 20 дугаар зууны манлайд өрөөнд очиж уртнасан гэж хүн чамайг шавьяан болгож авлаа шүү гэдэг. Тэгээ хөгжим бүжигт орж ирсэн байхгүй. Гоёж багштай очсон юм байна. Туулагч мөгчээр давансан хүн биш дээ. Нилээн үнд оглоорох сайтай том хүний гараар дамжаад орцсон биш үү? Тэгж тэр агуу үнтэй тэгж одоо багшаа барилдаж бас л гой сайхан хувь тавилан гэж боддог. Би одоо ингээд дэгийн одоо мэдээж одоо сайн дуучин одоо ард түмний хайртай дуучин энэ хоолой бол үнэхээр сайхан хоолой. Одоо би чиний бас нэг одоо ямар сайнтай сайн нэвтрүүлэг эхлэхээс өмнө одоо манай нэг дүү асуулаа шүү дээ. Халтар царайтын тэр нэг дуу оруулсан чи юу гэдээ асуугаад байсан шүү дээ. Тэгэхээр тэр нэг фэйсбүүкээр яваад байсан тийм. Одоо халтар царайт гэдэг кино чинь тухайн үед бол Монголыг л одоо гудамжийг нам болгож ирсэн кино шүү дээ. Тэгээд ерөнхийдөө дуу хоолой адилхан санагдсан юм шиг байна. Тэр нэг тийм маазраал хийцэн юу байна уу? Тэрнийхэн жилээ нэг хөгшин тэр нөгөө нэг одоо би мартдаггүй шнэ. Бүр тооныгийнх нь агуулын юу ч үлээ хороолцоо ганцаас ч илүү те. Тэрэн дээр дуу хийсэн байлоо. Зүгээр би нөгөө эхлэл хэсгийг нэг явсан. Тэгээ нөгөө утсаараа зүгээр ингэж яаж байгаа л нөгөө микрон тавьж байгаа л бичээл. Тэгээ зүгээр тэр нөгөө хүмүүс ч одоо маш их тийм нөгөө дурсамжаар их амьдэрдэг болцсон. Тэр нөгөө яг тэр тухайн үеийн дурсамжаа үзэхээр л яг тэр цаг үедээ очиж байгаа юм шиг мэдрэмж надад л төрөөд байдаг байхгүй. Тэгээ бас над шиг бас тийм мэдрэмж авах одоо тийм олон хүмүүс байдаг байх зүгээр. Тэгээд харж ирсэн юм аа. Тэгээд хийсэн л да. Харж ирсэн юм аа. Тэгээд ямарч гоё ер нь кинон дуу муу оруулал ер нь
их гоё холоотой маань таана дэгийг гэж бодчихсон. Тэгээд ингээд сураг сонсоод байгаа нэг бас дэгийг бас кинонд одоо Юбист ч юм уу бас нэг кино дуу оруулж байсан гэж сонссон. Тэр хэдэн онд уншижсэн. Тэр чинь 2009 онд зүрхэд гэрэлтгүүд тий. Кино одоо Юбистэй холбоотой л тэгэхэд яг нөгөө тэр юунд кино тоглосон одоо шилдэг 25 оролцогч байж байгаа шүү дээ. Тий. Тэгээ биднийг яг хариуцсан Юбист телевизийн кино албаны дарга Түмээгээд авах байсан байхгүй. Тэгэл Түмээ ах ер нь бас нэг анзаараад ажиглалаас юм шиг байна. Тэгснэ. Чи ер нь яхаараа манай кино албанд нэг шалгуулад нэг үзээч гээд. Тэгээ шалгуулад үзээд болвол чи өөр нь өөрөө хэр сонирхолтой дуртай юу гэдэг нь дуртай гэдэгс. Тэгвэл чи нэг шалгуулад хараа гээд. Тэгээд нэг очиж шалгуулсан аахгүй. Шалгуулсан чинь за нэг 5 сар дагалдын хийнэ. За нэг дагалдын хийдэг гэсэн үг тий. 5 сар нэг дагалдын хийн. За тэгээ болвол тэгээд ажилдаа ор мэдөө гэдгсэн. Тэгэд 15 хоног дагалдаа хийсэн чинь за 4 дор зураг хавлаад аваад тэр жүжигчин дэлгэр баяр гээд шууж инглээ. Тэгээ аваад тэр гээд тэгээд зураг жааслаад аваад тэр. Аваад ирсэн чинь хав гэдэг дууруулагчнууд төгөлгцсөн. Тэгээ 15 хоног дагалдаа гээд дууруулагч болчихсон. Дуу болоо их гоё таалагдсан байна л да. Ямар кино дууруулж тэгээд одоо санддаг. За Муу найз гээд нэг солонгосын олон ангид кино гардаг. Хоёул солонгосын кинод. Тийм тэгээ бас нэг эмчнэрийн тухай нэг бас олон ангид шин зүрх гээд олон ангид кино гардаг байсан. Тэгэл өшөө бусд нь болохоор дандаа нэг ангид кинонууд тэгээ баримт кино, уран сайхны кинонууд энэ төр орно. Тэгээ одоо юу гэл ерөөсөө бас мартдаг. Зовж ирснийг их мартдаг юм байл ч тийм. Музейд болсон явдал 2 гээд кинонд 3 хэрэгтэй дууруулж байгаа юм чинь. Тэгээд тэр чинь нөгөө дүрнэс үе төмөн дүртэй. Тэгэл за тэрийг ав, энийг ав. За дэлгэр ерөнхийлөгчийг ав, Иваныг ав, Наполеоныг ав гэх тэгээд авцсан. Тэгээд бүгдийг нэг хоолгоор тууштай дайж болохгүй. Наад хоолой өнгөн чи ялгалдаа чигээ. Тэгэнгүүт чи хоолойгоо ялгаж чадахгүй. Тэгээд энэ чулуу хүнийг авчих гэл аль болохоор бүдүүн дуурах байх гэсэн дөрүүдийн бүгдийг надад өгч байгаа. Тэгэл тэнцээс үйлээ үзэж байгаа юм. Нөгөө архагууд болохоор дорн дорн уншаа явчихдаг. Тэгэнгүүт чи над дээр гацчихна. Яа, дээг хурдалчаач те эртгээ харж амрыг л даа гэх. Тэгэхээр чи бүр сандарч байгаа юм. Ийм энэ хүмүүсийг өрсө цагаас нь ягаад ингээд тэгэхгүй чи бүр сандраад зтэй. Хэцүү юм. Тэгээд тэндээс ер нь орчуулгын кино дуу оруулах ямар хэцүү, ямар тэр хүмүүст бол их хөндлөгөөс харахад амархан харагдаад байгаа байхгүй. Тэр хүмүүс тэгтлээ амархан харагдтал нь тэр хүмүүс чинь тэгж мэрэгсэн байгаад шүү дээ. Тэгээд анхаарал 100% төвлөрөх шаардлагатай байдаг юм байна. Тэгэл урдсан урд нь би хараад амархан гэж боддог байсан бол үнэхээр хэцүү хүнд ажил байна гэдгийг л тэр ойлгож авсан. Мундаг техник тий. Бас ингээд нэг сонсох нь бас FM 104.5 бас нэг нэвтрүүлэг өглөөний нэг нэвтрүүлэг хийж исэн гэсэн. Тэр хэд оо юм бэ? Одоо дамбижаага 1970 он 2 тэмээтэй жаргаж юу исэн тэр чиглэлийн болох гэдэг. Тэр FM 104.5-д бас өглөө хөтөлбөр. Тий. Яг тэр хэд он бэ? ковидос өмнө. 19 оноос 20 он. Тийм бай. Яг орвол удаагүй ковид гарч ирсэн. Тэгээ яг нөгөө гэр бүлийн радио би нөгөө гэр бүлийн радиогийн түүхийн төвчөн гэдэг нэвтрүүлгийг их сонсдог. Их дуртай. Нууц төвчөө ярьдаг. Тэгээд нөгөө өөрийнхөө жаахан ойлголтын дээр бас зарим нэг юугаа баталгаажуулж авах хөшөө шинэ юм мэддэг зорилгоор тэр түүхийн төвчөн их сонсдог байсан. Тэгээл байдаг байсан чинь эсвэл миний тэр их хүсэл одоо дуртай байсан. Тэр их хүсэл одоо дуудсан юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Цаагаараа нэг юм байдаг шүү. Тэгсэн чинь 104.5-аас санал тавиал нөгөө түүхийн төвчөө нэвтрүүлгээ нөгөө гоё түүхч ахтайгаа хамтдаа хөтэлдэг болсон. Тий. Тэгээ нөгөө өглөөний 930 шоу гэдэг одоо нэвтрүүлэг байдаг. Жохон нэг тийм чөлөөтэй нөгөө өглөө хүмүүс чинь нойрмог ингээл сэрээл нойрмог тэгээ нөгөө сүнсээ дууддаг тэгээ байж байгаа л нөгөө ажил төрөлдөө явна хүүхдүүдээ хичээл сургуульд нь өгдөг тэгж байгаа. Тийм үед нэг тийм үед нөгөө радиого тавихтал тэн дээр нь маш сэргэлэн цовоо хүмүүс байж ах хэвээр байхгүй нөгөө сэргээх зорилготой. Өглөө шууд эфир нээлээд бол өглөөний мэн гэж тэгээд шууд гашгараад ороод ирдэг байхгүй. За хүмүүс сонсогчдоо гэр бүлийн радио 104-оор төглөн 930 шоуны нэвтрүүлгийг хэлгээд бэлэн боллоо. За юу яцгаар манайхаа гэж тэгээд нөгөө юу солиотой хараа өглөөгөр орлоо тэгээд
Эдээсээ сэргийж шүү дээ. Тий. Тэгэхгүй болоо за сайхан амарсноо. Би ч гэсэн сайхан амарлаа гэдэг өлтгөлөө гिचгэлгүүд. Өглөөний юм дээ. Тэгээд тийм нэвтрүүлэг. Тэгээд одоо бараг 5 жил гэр бүл радиод ажиллаж байна. Сүрэг цагаан зээр шүүдэр гიშгэн цаглаж сүрлэг өндөр яндан тэхийн эвэр сэргийж Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж моринд хайртай сайнэр уртын дуугаан аялаж өөрийн гэгэт уралдан өрхний хушууд аялаж өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж өтгөн шаргал цайг тооноргүүлэн самарч өвлөн ижийн нутам тэнгэрт цацал өргөж өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа дээрээ үдийн нарны сүудэр хөлн түш хаануугдаж өртөө газрын юмс зэрэглэнд бүжиглэж малын хишгтэй хүүхэд хонион усанд оруулж манай танайхан бүгдээрээ борцтой цай аяглаж гэр дүүрэн буурал тамхи нэрний хуучилж гэргийн хүүхдийн хооронд цаггүй ажил хөвлөрч нар унсан газраас ногооны үнэр ханхалж нанчид нэрсэн айлаас охин ааг сэнгэж зулцхан жаахан богшрог нисэн буужж иргээд зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байтагсан өдөржин бэлчсэн мал задгай газар хотолж үдшийн буралгэгээ толгод дамнан хүүшилж өнөө болсон явдлыг ам дамжин хуучилж үр шөнийн болзоог залуухан хосууд товлож цүү хаях наадамд үеийнхэн голцоо цовлорч цуутын цагаагч хүүг өвөө багч уулд ярьж сарны гэрэлтэй салхийг зэлний үхэр хэвж сайлын ховнтой сүүнд түүхий цөцхий хөвж орон Монгол хөдөөд минь орой болж байгаа тэрэ мэжидэд болгон бурхан тоон нарлах цагаар мендийн гурвалжин өрх дөрвөлжин болох шөнөөр амаргийн болзоотой бүсгүй сэрүүхэн байхад тохироонд армаг хүлгийн хазаар айлын шон дээр шаргив. Үзэхээс ихийг үзсэн өндөр настай ээжи үр тэмдгэр хүээр өрхөн даллаж явхдаа хүлэг эзгүй шон дээр нойтон хомоолын үзчихэд хүргэнтэй болох нэ манайх гэж хүүхэн насаа дурсва. Азийн тэнгэртэй гэгэн Монголд минь айл нэмэх гэж байгаа тэрэ. Нөө багада Ялтын баяр их үзэн. Нөө 5 сараас нөө Ялтын баярын нөө парад үзэн. Эсвэл нөгөө он гаргууд нөгөө Оросын шинжил нөгөө их гоё штэр уурсгал тэрийг их үзэх дуртай. Нөгөө цоглог цаанаас л тий. Тэгээ Ялтын баярын парад дээр үзээл тэгдэг байж байгаа л ер нь нэг гоё Ялтын баяр яг бүр яг очоо энэ парадыг нь бүр яг нэг оргоор нэг хажуунаас нэг нүдэрээ харж үзэх ирсэн гэл. Оросод тий. Оросод мөрөөддөг байсан. Тэгсэн чинь тэр Ялтын баярт очиж дуулах боломж гараад. Бүр нөгөө үзэх биш бүр очиж оролцох, дуулах боломж гараад. Дуулахдаа Ялтын өдөр гэдэг дууг дуулаач гэдэг. Ингээл мөрөдөл биелээд байгаа байхгүй. Бийлдээ бүр айхтар бүр төсөөснөөс илүүгээр биелээ. Харин тий бүр 100% биелээд тийм шүү дээ. Тэгээд Ялтын баярт очсон тэгээд дуулаа зогсож гин гэж хэний санаанд орж ирэх юм гэж чинь. Тэгэл манай ээж нөгөө Гүрэрэг Чабатар Шанибек нөгөө зураад ханы сонин дээр гаргадаг байсан гэнэлтэй. Тэгэл тэгснээл ээж шүнжигөө зураал тэгэл ондог байсан. Тэгсэн чинь Гүрэрэг Чабатар Чингис хаан удаагийн найран дээр нь би Юрий Гагарин дуртай дуу Ялюзи Бажизн гэдэг дуу байсан юм байна. Тэгэнгүүт сансрын нисгчд ерөөсө тэр дууг ерөөсө төсөл дуугаан болгож өгсөн юм байна л да тий. Тэгээд Гүрэрэг Чабатар за энэ дууг чи миний Чингис хаан удаагийн найран дээр ирж дуулаач тэгээд ирээд дуулаад Гүрэрэг Чабатар Шанибек Баатар хоёрын тэгээс бол ээжи шүнжигэн зурж хонсон хоёр хүний дундаа тэр хүнээс гарсан хүүхэд зураг авахсан байж байгаа шүү дээ тий. Тэгэл энэ их гоё санагддгийг. Тэгээд нөгөө багадаа их Монголын радио сонсно. Тэгэл нөгөө радио ч үүдэнд л байгаа шүү. Тэгэл үүднийхээ гутлын гიშгүүрийг тэнд хөлөөж ицсэн сууж идэг. Тэгэл радиог сонсдог. Хэл малгуруу тайган байвал хэн баян Монгол баян гэл. Тэгээд сонсоод тэгэл хөрөн мөрөн найраглал сонсон. Тэгэл та гэрээсээ гарах гэж байна уу?
Гэл тэгэл намар болохоор намрын солихон дүүэлзсэн гэл тэгээ ерөөсөө хамаг сүнс төр радиод орж ерөөсөө тэгээ бас гоё радиогийн хүн болох юмсан гэж бас нэг тийм энэ радиогоор ярьдаг хүн болох юмсан гэж мөрөөддөг гэсэн. Тэгээд одоо Ялтын баяр гэснээс Ялтын баярын мөрөөдөл бизнесээс одоо өнөөдрийн Ялтын баярын одоо Ялтын баяраар тоглолттой хэд дэх удаагийн тоглолт хийсэн бэ? Яг би даасан тэгээд Ялтын баяраар тоглолт шүү дээ. Нодлонгийн тоглолттой нийлээд 4 удаа тоглосон байна. Тэгэхдээ яг зарим нэг онцгой жилийнх нь одоо 70 жилийн ойгоор ч гэдэг юм уу. Тэгэхэд бол яг юунд зориулаад яг Ялтын баяртан зориулж хийжсэн. А бусад үед нь болохоор эхний хэсэг нь эх орны дайны үеийн дуунууд, хоёр дахь хэсэг нь одоо инх цагийн дуунууд гэдэг одоо Муслим Магомаев, Йосеф Капсолев, Яшенко гэдэг юм те. Светит не знакомая звезда дандаа тийм нөгөө дайнаас эх орны дайнаас хойших одоо тийм дуунуудыг энэ төр тэгж аль болох бас үзэгчтэй сонирхолтой байдлаар л цаанаасаа л ялж явах буян төрсөн хүн байна да манай. Одоо энэ жил Ялтын баяраар тоглох уу? Энэ жил Ялтын баяраар нэвтрүүлэг хийх бодолтой байгаа. Дандаа концерт хийжсэн. Энэ жил болохоор гоё тийм тайлбартай, дууных нь тайлбартай. Одоо Тохрон цуваа гэдэг дуу бол одоо ийм хүүхдтэй ингэж ийм дуу байгаамаа гэсэн тийм тайлбартай. Тэгээд дуу нь явдаг. Тийм тайлбартай нэвтрүүлэг маягаар. Нэгээс нь одоо яаж үтсэн тийм ээ. Ямар одоо түүх домогтой юм гэдгээс одоо үүссэн. Катюша дуу жишээ нь яаж үүссэн гэдэг ч юм уу те. Одоо ямар одоо шалтгаанаас болж энэ дуу төрөх боловч гэдэг юм уу. Тэр талаар нэг тийм тайлбартай. Нэг тийм яг монголчуудыг зүрх сэтгэлийг бүрийг хоногч үлдсэн эх орны дайны үеийн дуунууд гэдэг чинь те. Тэр дуунуудаар нэг тийм хүмүүс сонсох дуртай. Тий. Тэгсэн мөртлөө яг яаж зохиосон гэдгийг бас тэр болгон мэдэхгүй шүү дээ. Тий. Тийм нэвтрүүлэг хийх бодлоо. Тэгээд энэ жил чинь эх орны дайны ялтын 80 жил. Тэгэхээр магадгүй 5 сар ирсэн дулаан талбай дээр байж байгаа гэж л боддог шүү дээ. Бас мөрөөд биелэхэд аа гэж тий. Тий. Тэгэж гоё байна. Ямар ч Алтан Москвад байж байхаа л гэж боддог тий. Одоо ер нь дараагийн одоо бие даасан одоо улсын бэлрүүнээс гадна мэдээж бие даасан цилиндргүй найшин одоо дэлгэр баяр гэдэг залуугаад бие даасан тоглолтыг одоо дараагийн төлөвлөсөн хэдэн сард байх? 25 онд 26 онд. Энэ 25 онд бол яг бие даасан тоглолт гэж би төлөвлөөгүй. Энэ жил ягаад тэр миний нөгөө авгаа багш юм аа 80 насны ойнд нийтлсний 80 насны ойн жил. Тэгээд сая их яруу дуун нэртэй улсын дөрөж эрдэмтэн театрын одоо дэмжлэгтэйгээр маш сайхан тоглолтыг хийгээд энэ 80 насны ойн үйл ажиллагааг бол ер нь аль биесээр нээчлээ. Одоо тэгээд төлөвлөсөн маш их зүйлүүд байгаа. Тэгэхээр бол багшийн мэндэлсэн 80 наснаас өөр зүйл бодох тийм боломж зохиолдохгүй хаа л гэж бодож байгаа. Тийм шүү дээ. Яриа суугуудаас чинь дээгүүтэй ч бараг хоёлын нэг телевизэд хоёул бас гэрээт тийм ажилч юм биш үү? Би ч одоо энэ бочиртой урилга нэвтрүүлгийн одоо үндсэндээ бол хөтлүүлэгч нэг юм хүний яриа сонсоод ингээд цааш сууж идэг хүн. Сонсч ирсэн чинь дэгийн минь бас одоо Эстер ТV-ийн одоо бас нэг музейн тайлбар орчуулга ийм бас хийдэг гэдэг би сая сонслоо шүү дээ тий. Энэ музейн юу тайлбар хийж музейн үзмөрүүдийн тайлбар уншдаг юм. Тийм үү. Одоо хэдэн музей тайлбар хийж? Цэргийн музей одоо явж байгаа. Одоо явж байгаа нь. Тий. Цэргийн музейн үзмөрүүд явж байгаа. Тэгээ яг ингээд яах юм бол үе үеийг хэсэгчлээ тэгээд тэр зүрхүүдийн тайлбарууд нь явж байгаа. Тэгээд нарийн одоо түүх домгийн тайлбарлал нь одоо жанжин төг гэж жишээ тий. Одоо Данзан ванчгийн одоо Баатарын одоо тим мэдл хэрэгжилж гэдэг юм уу. Тэгэл яг чил тэр тайлбарыг уншихын тулд тэр Баатарын түүхийг унших хэрэгтэй болно тий. Тэгэл жанжин төг одоо үүсэл яаж ямар утга учир билэгдэлтэй яаж үдгэл тэр бүх тайлбарыг нь уншаад цэргийн музей үзмрүүдийг л уншаад дууссан. Одоо ингээд цаашлаад тэгэл Зан Узрын музей, Богдын музей гэж явах л та. Тэндээс их юм сурж байгаа үз. Тэндээс ус юм аа биш үү? Одоо тэр жанжин тог мог гэдэг одоо бүхэл түүхийг одоо тайлбарлахаас гадна даргилтаа орж байна. Тийм тэгээд дээр нь тэр чинь тэгээд бас үлдцтэй юм баггүй юу? Дараа нь дүрстэйгээ тайлбартаа үүдэг үлдчихнэ. Дээр нь миний хоолоогоор үлдэх нь надад сайхан байгаа байхгүй тий. Төв болон үлднэ гэдэг тий.
Тэгээд яг чинь хүүхдүүд манай аав уншижээсэй. Энэ залбирлаж байгаа нь манай аав штэ гэдэг ч юм. Тэгэл аль болох л бас нэг хүүхдүүд манай ааваараа бахархаасаа тэр бахархлыг л одоо төрүүлэх зүйл олныг хийх юмсаа гэж. Тэгээ нэг аавынхаа дууг сонсохын гадна бас тэр нэг одоо бас мэдчих واخгүй дээ шүү дээ. Сайхан манай. Өөр хүний одоо тайлбарласныг хүүхдүүд төдийлөн анзаарахгүй шүү дээ. Миний аав уншиж байгаа штэ гэд бодохоор ааваараа дамжуулаад цаадах тэр сайхан зүйлүүдийг бас ойлгоод тогтоолоод авчвал тий. Түүнээс хойш Жанжин тугийг Бадлан хамгаалах яамд хадгалж байгаад Бадлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн даргын 2000 оны 9-р сарын 12-ны өдрийн 4188 дугаартай албан бичгээр зэвсэгт хүчний төв архивд шилжүүлжээ. Зочинтой бид бол аль биесээр бас сайхан өдийн зоог өрдөг байгаа. Дээгүүр нь одоо бас ихч ярьлаа жоохон цангаагийн тэлж зоог өрөөлөхгүй болохгүй юм шиг байна. Хэсэг хугацааны дараа иргэд уулзъя үзэгчтэй. Хятад улсын номер 1 жуус Пуко. Гацгүй байгалийн шимсээр сахар багтаа хугацаа уртасгчгүй нэмэлт хүнсний будаггүй Пуко бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Пуко. За дээгийм зоог амттай байна уу? Оо яст янзын гоё. Махны цуглуулга. Махан цуглуулга болсон. Тий. Тасархай. Тэгээ ямар сондоо бас би энэ тэнд бас одоо караокед ингээд орж явахад ерөөдөө самар, шоколад, сундаал ингээд байдаг. За энэ одоо бидэнтэй хамтарч ажиллаж байгаа энэ ТV-г энэ караоке маань феста гэж ирсэн. Феста шүү. Фест бас буруу иргэл бас буруу сонсож байгаа. Феста гэж одоо энэ сайхан караоке байна. Энэ караокег бас одоо одоо жишээлбэл одоо ингээд дээг өвтрийг сууж байгаа одоо ингээд энд одоо бараг 10-аад өрөө байна. Одоо энд бол жишээлбэл нэг 10 хүн бол өстой хангалттай сайхан суугаад идээ дуугаад дотоод дуулаад гарахаар ийм сайхан караоке байгаад маш гоё тийм тоглог нь тэгээд тогтчол гоё сонгодог орчин бүрдүүлсэн байгаа. Өшөөр сонгодгод байгаа. Эсвэл дараа нь хараарай заяа. Тэгээд одоо бас энэхүү караоке дээр гэр бүлээрээ найз нөхдөөрөө ч юм уу хамт олноороо ч юм уу дуулах хүн бас бас хаягийг бас хэрэндээ хэлж игээд байгаа. Одоо яг энэ хотын төргөн тусламжийн газар тий. Төргөн тусламжийн яг чанга одоо ертөнцийн урд талд нь өндөр шилэн байшин байгаа. Энэ шилэн байшингийн 3 дахь горт нь одоо феста гэдэг энэ сайхан караоке байж байгаа. Та бүхэн одоо жилээ зөөр дуул сонирхолтой улсууд ирж дуулаарэ гэж хэлмээр. За энэ ундаг одоо дээг одоо энийг ууснаа Пуко гэдэг. Пуко гэдэг одоо энэ сайхан одоо нэгс одоо уудаг жимс гэдэг нэртэй юм да. Одоо дотроо жимс нь ингээд хэрчсэн одоо бууцны мах шиг хэрчсэн уудаг алоётой байх шиг байна. Алоё юм. Тэг ингээд дотор нь ингээд жижиглээд ингээд бууцны мах шиг хэрчээ жимсийг нэгсэн. Одоо уудаг жимс. Энэ бол одоо бүр баараг хугацааны дээр нь дарцсан байдаг болохоор одоо ил дэлгүүрт орж ирсэн жимснүүд одоо жоохон хизээ орж ирсэн тийм ээ хэцүү шүү дээ. Тэгэхээр уудаг жимсийг бас ингэж хэрэглүүл бас зүгээр гээд ийм сайхан жимсний ундаа оруулж ирж байгаа хамт олон бас хамтарч ажилладаг юм. Тэгээ одоо бас энэ хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй бас одоо нэвтрүүлгийнхээ өмнөөс одоо чин сэтгэлээсээ баярлж өгдөг ингээд бас хэлчмээр байна. За ингээ манай нэвтрүүлгийн цаг маань ерөнхийдөө бол одоо
өндөрлөг их төгсөн бай. Тэндээс л одоо манай найруулагч нар надад ирмэлээ дохиод би нэг дээгээтэйг ойр таараг болохоор одоо 100 татах өгч гэж юм шиг. Одоо болох юм биш үү гэж тэгсэн чинь гэдэг шиг л одоо үргэлжилчих гэлээ. За тэгээд бас одоо марцсан сансан ч юу хөө дэгийн минер багадаа ер нь одоо хэр дэггүй хөвгт байсан. Эсвэл их сайхан томото хөвгт байсан. За багд бол ер нь их зовоодог байсан гэдэг шүү. Бас хөдөлгөөнтэй. Тий. За. Багнуурын хөлийн зэрэгт манай байдаг. Тэгээд хөлийн зэрэгт байхад бол ер нь тэгэл гадаа нэг хүүхэд часгаал уйл чинь яач баа гэхээр дэлгэр хоёр зодцсон ингээд. Ер нь барьснараа байсан гэж хэлээ. Алах байвал алахаар, тоосох байвал тоосохоор ерөөсөө тэгэл барьснараа. Зөө. Тий. Тэгээд ер нь жоохон тэр талдаа хэцүү их мөрөөрөө хөгжсөн. Фашист маягтай байсан. Уг нь мөрөөрөө хорхоод хоргоо. Өөр мөрөөрөө яг өдвөл гэрмэр барайл ингээд уурхан ингээд нөгөө элсэрээ хийгээл янда мандага хийгээл айгүй хөөрхөн байж хат ирээл нэг нь гიშгчдэг гэсэн. Яг дгоон ингээд тэгэл барьснараа. Тэгэл дахиад хийгээл хөөрхөн байж тэгэл хэд хэд яг нэг хэмжээ нь хитээ элсэр ихгээр хийдэг байсан шүү дээ. Тэгэл ирэхээр л хаанж байж идэг билээ алах малах байдээ аваад тархинь агцчих байхгүй. Барьснараа л. Тэгээд нөгөө жоохон бас зүггүй ч хөөхт байсан юм шиг. Тэгэхээр нөгөө том хөөхтүүд гэж өдөжөөж бас тэгдэг. Тэгээд манай цоодл шиг хүн биш шүү дээ. Тэгээд манай цоод барьснараа л ингэ шүү дээ бас. Тэгээд тэр нь тэгээд жоохон бас яачдаг. Тэгээд тэр үед бас гайгүй байсан шиг нөгөө аав ээж нар нь ч гэсэнтэй. Хомсын чинээ яах юм зодуулчаач одоо өгсөндөө гэдэг ч юм нөгөө хүүхдээ өмөрнөхөөсөө нөгөө айхтар өмөрөөс үүд болдгоо байсан. Тэ одоо бол тэгвэлстэй амар юм болно шүү дээ. Хүүхдийн гарын чадал гэж хэрвэлээ. Ямар бас яг хэдийгэ барьсараа ч гэсэн тийм хүчвэл бас гайгүй л очиж байгаа шүү дээ. Тэр нэг том чирдэг машинтай. Тэгээ нэг машина өргөн чирээ явжсэн чинь хүүхдүүд намайг дээрлэхэд нөгөө чулуугаар бүгд нөгөө цонхыг хагаж цугаа ийцсан. Тэгээ уйлаад нэг хүүхд тоосго барьцсан бол цогцогол тэгэл тоосгоч ирэх жоохоо. Тэгэхээр бас эвгүй гар байсан байна. Тэгэхээр дискотой байсан. Диско байна тий. Аав ер нь бас тийм дискотой байгаагүй. Бас дискотой ш. Нэг дискотой. Түүцнээс нэг юу авах гээд л байжсэн чинь нэг сохтуу хүн үрж ирж намайг няслаад. Намайг нэг юу яасан нэг ширхийн тамхинд гүйлгээд. Тэгээ би түүцнээс тамхи авъя гээд тэгээ байжсэн чинь нэг сохтуу хүн үрж ирсэн. Юу гэнэ чи өдөө угаас тамхи татна гэнэ чигээ намайг нясалчихгүй. Тэгсэн чи би чи тэргээр нэг дарваж орилоод. Тэгсэн чинь л аав чинь шууд нэг бандажтайгаа балкон дээр зогсож яснаа. Хоёр дахь балкон дээр шууд тарзан шиг өсрөө буугаад ирсэн. Шууд. Тий. Яагаад байна ч юм уу гэдэг. Нөгөө сохтуу баг архин гарсан баг. Тэгэхээр чин тэр дискоос аав юм байх гэдэг. Хоёр давхраас бандажтайгаа өсрсөн. Тий, бандажтайгаа шууд хөл нүцгэн. Диско цаашаа. Тэгэхээр тэр диско аав юм байгаа. Тийм цусны диско байна. Байгаа. Хобби ер нь ямар хоббитэй өнөдөө? Хобби анд явдаг. Анд явах дург. Би нэг анд явна гэснээс манай найз нар нэг анд явах дуртай байхгүй. Тэгээ манай аав намайг ерөөс явуулдаг. Тэгээд яасан чинь аав нутаг явчаад ирээ гэл. Яах гэж байгаа юм. Яргуу идсэн гөрөөснөө цус уучаад ирээ гэсэн чинь. За минийхөө наашаас. Хүн чинь нутаг усан даан очиж сайн сайхан яваагаан харуулах гэж. Лус савдаг аан баярлуулах гэж. Боорн дээрээ нэг сайхан хөрвөө гэдэг юм уу? Ийм бодолтой ээж очдөг болохоос цус уух гэж очдөг юм шүү дээ. Юу гэсэн үг нутагтаа очиж цус уuna гэдэг чинь. Ёстой тийм явах гэсэн галзуураад байгаа чигээ явуулахгүй. Тэгээ бодохоор яг тэгээ хэлчихвэл нэрээ тийм шүү дээ. Тэгээ ер нь их найзуудтайгаа ер нь гэдэг дарвиж ам манд явах нэг сонирхол байдгүй. Тас хитл орсон ба шүү дээ. Би нэг загсанд явчаад ирээ. Яг ч гаш. Ийшээ ойрхон найзуудтайгаа загсанд явчаад ирээ. За наашаас. Манай удамд бүх хүн байсан, аригч хүн байсан, улгайч хүн байсан. Загасч хүн байгаагүй. Дэми өхлөөсөө лусын амт оролдоод хэрэггүй. Гэрээ явуулахгүй. Тэгэл яг бодход нэр ён хийлээ л дээ. Тэгэл нэрэл тийм тэгэл. Ер нь өөрөө ч гэсэн хамт явдаг тийм хүн юм байна те. Үгүй манай аав бол өөрөө улаанч юм. Тийм үү. Тэгчгээд. Тэгээд та өөрөө тийм байсан байж тэгээд тэгэхээр би одоо миний тэр хийсэн одоо тийм үйл миний хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар муугаар бити хүрээсэй л гэж би залбирч явдаг хүн. Гайгүй юм шиг байна. Гэхдээ чи тэгвэл тэр нэг зүйлийг үргэлжлүүлж явах гэдэг юм чи. Надаар л дуусаг. Чи одоо сайхан ингээд дуулж хуурдаад эн чинь тийм сайхан ажил хийдэг хүн. Тиймэрхүү яс усан юм ерөөсөө одоо тиймэрхүү зүйл амтны ам таслах тийм юм ерөөсөө бити явуулж явж байгаарай гэдэг. Тэгээд цагт шүү дээ. За.
Гоё тий. Ер нь одоо гоё л байна. Ер нь би ч гэсэн бас ингээд би ч сая бас сайхан явна шүү дээ бас. Бас дискотэй юм шиг явна шүү дээ бас. Тэгтээ яг сая хэлсэн тэр нутаг усандаа хүн чинь тэгж очдөг болохоос цус уу гэж явдаг гэж бас ёг гэж шүү. Эвгүй шүү. Тэгэл нэг 10 буудаа авчин. 10 буудаа аваад тэр нөө цаг хайрхандаа өргөн, ав хайрхандаа өргөн, оё хайрхандаа өргөн өөр ингээд очил 10-ын талдаа алтан талдаа очил. Миний хөө нутагтаа ирэхээр сайхан ингээд нэг юм 10 буудаа аваад өргөчч өргөл хийж бай. Тэгэл сайхан 10 буудаага өргөччээ. Эн чинь энэ уут 10 чинь нэг шил архинаас хямдхан гэж. Цаанаа тэр өгнөх юу гэх. Ер нь цаад оглуургаараа ер нь өргөл өргөж явах чинь муу юм биш шүү дээ. Тэг ингээд жоохон будаа нэг рэдэ гадаа яг би л тэгдэг нэг ингээд уужгаа цайнаасаа шаруудаа цагаан будаа ч юм уу тэгэл нэг жоохон чихэр мөхөр холиол хийчихдэг. Цонхороо ингээд баянгам ингээд өргөн буужаад бол бууж өргөн аваа бол сайхан тал өргөн сайхан өргөн би чинь бас нэг өргөлч хүн шүү дээ. Манай эхнэр бас их өргөлч хүн шүү. Хоёлаад өргөдөг. Тэг хамгийн тэр өгн энэ уут 10 чинь нэг шил архинаас хямдхан шүү дээ. Харин тийм байхгүй ахгуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс ч болохоор яадаг үлээ. Овооны юм гээл нэг юм авдаг шүү дээ. Тэгээд энэ овоонд орч задалдаг тий. Тэгэхээр 10 авчих хэрэгтэй юм байл да. Тий. Хямдхан л да. Хямдхан 10 нэг шил архинаас хямдхан шүү дээ. Нэг мөнгө яг эдийн засгаар хохироос үүд болохгүй л гэж. Тийм л юм байна. Бас хоржон төвхтөн юм биш. За ингээд баярлаа. За ингээд одоо яалцахгүй нэвтрүүлэг маань цаг нь одоо өндөрлж байгаа байна тэг юм нэ. Тэгээд өнөөдрийн бас одоо учиртай урлагийн нэвтрүүлгийн урлагийг үлээн авч одоо бас үнэхээр одоо цаг зуун гаргаж захтайгаа бас сайхан хөрөлдсөнд их баярлаа. Одоо дүүдээ бас одоо тэг үргэлж одоо ялтын баяраар дуулдаг шиг үргэлж одоо мөрөөдөл нь одоо биелж яваарэ гэдэг ерөөлийг дэвшүүлье. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье ёо. Баярлалаа. За тэгээд бас дүүдээ бас нэг жижигхэн гарын бэлэг өгчээ. Хүүхдүүд даваачаад өгчгөөрэй. За баярлалаа. Уудаг жимс. Уудаг жимс. Манайх ч юм уу сайхан идэн бэлэг өгнө бас гоё юм байна. Бас хосонгүй суудаг ирхэн шүү гэдэг шиг. Сайхан хоодчихлаа. Сайхан бэлэг авчлаа, сайхан ярьчлаа. Хятад улсын номер 1 жуус Пукао. Гацгүй, байгалийн шимсээрээ сахар багтай, хугацаа уртасгчгүй, нэмэлт хүнсний будаггүй Пукао. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Пукао. За ингээд одоо мэдээж энэ сайхан нэвтрүүлгийг үзэж байгаа одоо олон сайхан үзэгчд маань одоо битрийг хараа сууж байгаа. Одоо энэ үзэгчд мөнтэй нэг сайхан ерөөл хэлэх үү. Star TV-г үзэн суугаа эрхэмсэг үзэгчид та бүхэндээ одоо эрүүлэг хаз жаргалыг хүсье. Одоо намайг энэ сайхан нэвтрүүлэгтээ сурж оролцуулж сайхан ярэ, сайхан дурсамжаар маань бас аялуулсан. Их махта маш их баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт орох юмсан гэж би бас хүсдэг байсан. Тэгээд өнөөдөр л орох учиртай байж, учиртай өрлөг байсан байна. Хүссэн хүн бол хүрээ дээрээ. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд одоо цаг заваа гаргаж их одоо миний бас хэрэгтэй хэрэггүй нь мэддэггүй бас дурсамж яриагаар бас аялсан тус баярлалаа. Дандаа хэрэгтэй яриа байлаа шүү дээ одоо. Дэгэ гэдэг хүнийг бол одоо манай үзэгчдэн бол гэдэг ёг гэсэн ойлголт авлаа шүү дээ ер нь бол тий. Бас янз бүрийн бас сонирхдаг нөхөр байш шүү гэж. Бас байж шүү дээ тий. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй Star TV учиртай урлагийн нэвтрүүлэг энхүү өндөрлөж байна. Дараа уулзлаа. Баяр таа.